магадгүй их асуултаа тавья. За тэр бодгош асууад байгаа замын үнийн зөрүүний асуудлыг тусгахгүй байна. Модны улсын хурл ажлын хэсэг байгуулад эдийн засгийн байнгын ороогоор энэ асуудлыг авч хэлсэн юм билээ. Тэгээд энд үнийн зөрүүг бол олохоос өөр боломж байхгүй гэдэг ийм шийдвэр гарсан. Тэгээд хурлын байнгын орооны гаргасан шийдвэрийг сангийн яам засгийн газар энэ төсөвтөө тусгаж орж ирэхгүй байна. Яагаад орж ирэхгүй байна гэдэг асуултыг тагилсуумаар байна. Ер нь бол Монгол үндэсний замын компаниудтай болно гэж дэмжиж нэлээд олон хүмүүний мөнгийг энэ чиглэл рүү хөрөнгө оруулалт хийлгэж техник технологи материал базар ихчүүлсэн шүү дээ. Тэгээ энэ компаниуд чинь давх үйлдвэрлэж чадахгүй, өөр юм хийж чадахгүй. Тэгээ Монголд үндэсний дэд үтсээ байгуулах ийм дэд үтсийн компаниудаа бас бид нар ядахтаа төр зүгээр бодлогоор дэмжиж чаддгүй ихэд хийсэн ажилтанд огсон хэмжээний төлбөрийн төлөлдөг юуны улсын төсөвтөө суулгаж өгөх тал дээр засгийн газрын бодол байгаа юу? Энэ дээр одоо 5 тэрбум төгрөгийг суулгах уу? Ямар боломж байна гэдгийг мэдэрсэмээр байна. Хоёрдугаарт олон улсын эсхийг онцлог бодол барина гэдэг Японуудаас нэг 2 хооронд мөнгө авахар болоод хаана ч хүрэхгүй одоо байгаа Азийн хөгжлийн банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байгаа буян тухайг олон улсын эсхийг онцлог бодлоо хөшгтийн хөндөд нүүлгэнэ гэдэг байна. Тэгээд тэнд барих гэж буудал нь мөнгөндөө тохируулаад нэг жижиг бараг энэ шиг 6 гэттэй ч гэлээ барих тухай юм яриад зураг төслийг яваад. Тэгээд дараа нь Японтой дахиад зээл авах тухай асуудал яриад байгаа. Тэгээд ер нь яах юм бэ цааш Монгол улс олон улсын эсхийг онцлог бодол өргөдөх юм бол ямар хэмжээд өргөдөх юм хөрөнгө мөнгөний асуудлыг яах юм улсын төсвөр энэ талаар бодож байгаа санаж байгаа зүйл байна уу гэдэг хоёр дахь асуудал асуумаар. Хэрвээ Японы өчгөө мөнгө тохируулаад Япончууд өөр газраас зээл авахгүй та нар гэж хаад байгаа бол тийм мөнгөөр бид нар тийм зээлээр тийм хоёрын хооронд эсхийг онцлог бодлыг урдах бодлынхаа зээлийг төлж бараагүй байж барих шаардлага байгаа мó гэдэг асуултыг асуусан. Шаардлагагүй гэж үзэж байгаа бол энэ дээр тодорхой шийдвэр одоо гаргаад энэ төсөв өсвөр мөнгө төгрөгийн суулгаад зураг төслийн чиглэл өөрсдөө хийх хэрэгтэй байна шүү дээ. Гурав дахь асуудал ерөнхий эсхийн салбарын хөрөнгө оруулалтын асуудал дээр засгийн газар сангийн яам маш хатаа хандж байна. Ерөнхий эсхийн навигацийн орлого жил болгон нэмэгдэж байгаа. Энэ сайн зүйл. Энэ жил 40 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр туссан байна. Түүнээс 24 сая төгрөгийн зөвхөн ерөнхий эсхийн ерөнхий газрын бараг уртсгал зарцуулахаар зарцуулж байгаа. Тэгэхээр олон улсын ИКАО-гийн дүрмээр аль орон ерөнхийдөө эсхийн салбарт ямар хөрөнгө оруулалт хийж, ямар технологийн шинжилт хийж хичнээн сургаж байна гэдгээр нь тэр дээгүүр эсхийн усны тоог одоо яадаг нэмэгдэх боломж нь олддог. Гэтэл манайх энэ салбараа ингээд үнэгээ сүйтэй үнэгээ ядалж идэх гэж байгаа шиг хөрөнгө оруулалтыг асаад байдаг. Тэгэхээр энэ дээр одоо улсын төсөв төвлөрүүлдэг болчихсон юм байл өгөн тийм байгаагүй. За төвлөрүүлж болно. Эргээд оруулж байгаа хөрөнгө оруулалтын дээр одоо их шин дэвшил юм хийхгүй бол иргэний эсхийн аюулгүй байдал тэр дундаа олон улсын Монгол дээгүүр өргөжчөө нислэгийн аюулгүй байдал хангах чиглэлээр цаашдаа нислэгийн тоо цөөрөх аюулгүй байдал мөрөө хангахгүй юм руу явж байгаа. Энэ дээр одоо засгийн газрын зүгээс ямар бодолтой юм бол гэсэн ийм гурван асуулт. Бодгошны асуултанд бас нэлээд тодорхой хариулсан. Ер нь бол одоо байгаа энэ үнийн зөрөөтэй гэдэг асуудал тавиад байгааг нь бол нэг мөр шийдэх хэрэгтэй. Сангийн яамны байр суурь бол нэлээд хатуу байсан. Юу гэсэн гэхээр бүгднтэй зогсоо. Тэгээд шинээр тендер зарлаа. Үн өсч болно. Төсөв төртгөн өсч болно. Тэгтээ чанартай зам шинээр нь явъя. Тэгэхгүй яг хэдэн компаниуд ингээл энийг л өгөхгүй хийхгүй гэдэг. Заашаа асуудлыг шийдэхэд энэ баригдах юм уу гэдэг нь бол бас баталгаагүй болчиход байгаа байхгүй. Энэ цаанаа юу харуулдаг вэ гэхээр манайх ерөөс замынхаа тэр үн стандартыг шинжлэхгүй бол өөртөө компаниудыг бол төлөвлөлөд байна гэдэг нь харагдаад. Тэгэхээр зааварчгүй их том урт зам гэхээс илүү богиноч байсан чанартай ийм сайн зам тавья. Би бол байнга хэлдэг. Энэ одоо бус замууд нэвтрээд идэг нарны зам гэдэг энэ Японуудын тусалцаар байсан зам одоо нэг бараг 10 жил ингээл чанар сайтай байгаад их. Яг л ийм л стандартаар барил л богинохон байж болно. Гэхдээ ийм чанартай жил болгоноос төгд. Ийм л юм руу орё гэж. Одоо ямар хүндрэл гараад байна гэхээр түрүүн бодогчноор ахлуулсан тэр хаврын чуулганаар хэлчихээс ажлын хэсэг бол нэг 7 тэрбум орчим гаргаж ирсэн шүү дээ. Тэгээд энэ намрын чуулган болонгууд бүх компаниуд нэмэгцээ 33 тэрбум. Иргэний нисхийн газар 15. Куветих дахиад асуудал тавиад, Японых бас хийгээд дууссан ажил дээр асуудал тавиад байгаа байхгүй. Тэгээ энэ юу харагдаад байна гэхээр нөгөө moral hazard гэдэг нэг проблем үүсдэг шүү дээ. Ингээд юм шийдэт байгаа юм байна гэхээр хийх гэж байгаа ажлаа хүртэл үнийн зөрүүтэй гэж хэлээд мөнгө авна гэдэг ингээд тавьсан ийм хүртэл асуудлууд байгаа байхгүй. Тэгэхээр би түрүүн бодогчонд хэлж байгаа та энэ ажлын хэсгийг 2 удаа ахалж ажиллаж байгаа. Яг энэ дээр хариуцлагатай ажиллаад өгөөч. Асуудлыг шийдъя. Эцэслэхгүй бол ингээд эцэс төгсгөлгүй үргэлжилсэн юм байдал бий болоод байна. Нөгөө талдаа манай хувийн компаниуд ч гэсэн ажил их болж байгаа
байхгүй нөгөө талдаа төрийн үйлчлэгээ өргөж чадахгүй ийм хүндрэл гараад байгаамаа гэдгийг бол баян хэлээд байна. Онгоцны буудлын хувьд бол засгийн газрын хурлаар хэд хэдэн удаа яригдсан. Үнэхээр асуудлын хувьд бол яг анхны тэр зураг нь бол үнэхээр учир дутагдaltaй байсан. Тэгээд Монголын талаас бол шууд том өргөдөх болцоод асуудал тавьсан. Тэгээд дундын вариантын дээр очсон. Тэгээд Японы талд бол юу гэж хэлсэн бэ гэхээр одоо байгаа хөрөнгөөрөө эхлүүлчихээ. Зөрөө гарах юм бол Монголын тал өөрөө санхүүжүүлъя гэж тохиролцоод одоо үйл ажиллагаа нь бол жигтрээд явж байгаа. Тэгэхгүй энэ бол засгийн газар дээр хилцгсний дараагаар бараг жил гаруй зогссон ийм байдалтай байсан. Яг тэгвэл бид нар JICA Японы сангийн хамт энэ талаар бол хэд хэдэн удаа хилцээр хийсэн. Одоо ойлголцлын хувьд бол Японод бол нэлээд хатуу байсуур өрөөд байгаа. Танаа асуудал чинь том жижиг асуудал тавиагүй. Танаа асуудал чинь нэг талаасаа буудаг юм хүндрэлтэй байна. Ядаж хоёр талаасаа буудаг болгож өгч гэдэг асуудал тавьсан. Тэрийг бол энэ асуудал бүрэн шийдэж байгаа гэсэн ийм байсуур гаргаад яриад идэг. Энэ буудлууд бол нүүхгүй, энэ буудлууд бол үлдэнэ. Энэ буудлаа өөрийнхөө үйл ажиллагаа тэр юмнуудаа төлөх ёстой байх. Зам төвийн яамныхан нэмж хариулах ёстой бол тодруулж хэлнэ. За иргэний нисхийн хувьд бол нэг сангийн яам хатуу хандаад байгаа биш. Урд нь бол төсвийн гадуур явдаг гэсэн. Одоо бол яг яам агентлагийн хуулиар төсөв дотор ороод ирсэн. Асуудал нь өндөр байдаг гэхээр иргэний нисхийн ерхий газрынхан өндөр цалингаар цалинждаг. Хариуцлага ч өндөр байдаг. Дээрээс нь хөрөнгө оруулалтын тодорхой шаардлагууд нь үнэхээр тэр олон улсын байгууллагынхаа шаардлагын дагуу санхүүждэг юм байна. Тэгээ энэ хэмжээнийх нь хөрөнгийг нь бол бид нар тавьж өгсөө. Урд нь ямар асуудал байдаг гэсэн гээд өөрсдөр нь байж хаад 2 удаа буудлын бариад хоёулынгийн нь хөвчилсөн ийм тохиолдол байгаа. Тийм учраас бид нар бол хяналтын механизм нь бол нэгэнд яамд агентлагийн хуулиар төсөв дотор ороод ирсэн бол бид нар хяналтаа тавихаас өөр бол арга байхгүй. Ямар ч байсан тэр олон улсын нислэгийн чиглэлийн хөрөнгө оруулалтуудын улнаар бол яг тодорхой хэмжээнд тавьж байгаа. Хэрвээ энэ асуудал үнэхээр за хайрцагцаа гүйцэтгэж харуулъя. Энэ асуудал нь учир дутагдaltaй байна гэж байгаа бол яг энэ хилцүүлгийн явцад эдийн засгийн байнгын орон дээр юм уу төсвийн байнгын орон дээр иргэний нисгийнхэн хийх гэж байгаа хөрөнгө оруулалтууд орлогынхоо юмыг бол авчраад бас танилцуулаад ярих ёстой. Бид нар бүгд мэдж байгаа шүү дээ. Энэ инх тайвны гүрний ажлын пис бриж гэдэг байгаа. Энийг тэр иргэний нисгийн угаар байсан. Дараа нь тэр жаргалтай амд байгаа тэр том буудал амралтын газрыг яг тэд нар тэр мөнгөөрөө барьсан. Тэр үедээ бол дандаа төсвийн гадуур байсан. Тэгэд ийм юмнуудыг бид нар бас хариуцлагатай хоёр талдаа ярих хэрэгтэй. Нөгөө талаас зориулттай хөрөнгө оруулалтыг хийх ёстой гэдэгтэй бол санал нэг байгаа. Тэрийг бол бид нар нэгтлэх ёстой. За. Тэр замын үний зөрүүл дээр баяцх цаадын яриад байгаа ингээд эргээд их хурл дүүргэх гэдэг нь ойлгохгүй байхгүй. Их хурл тэр үнийн өөрчлөл. Тэр ажлын хэсгийн ажил бол бууд бихмөө ажиллаж байгаа тэр. Энэ үнийн өөрчлөх тэр юм ч одоо хязгаар ажлын байгаа ч би нэг асуугаад байгаа баяцхтай жамаас. Батлаа та ажлаа хийхгүй гэж их хурл та нар 350 тарифын баталчиглаад тэр ярих гэж байгаа. Тийм байхгүй. Чи буруу ярьж байна. Хоёрдугаар олон улсын нисхийн онцлог бодол Япончууд өөрсөндөө ямар бодол өрхөө мэддэг байгаас монголчууд хэрэгцээтэй бодлоод барина шүү. Та нар хэрвээ их хурлаар оруулж иж Японы зэлийг батлуулахдаа хөшгийн хондын нисхийн онцлог бодлыг бүрэн хэмжээгээр 3 талын оролттой бодол оруулж иж барина гэж батлуулсан бол тэрэн дээр засгийн газар өөрсдөө оруулсан бол эрэлт орж ярих хэрэгтэй шүү дээ. Тэгснээр нэг юм оруулж иж батлуулаад бүрэн шүү гэж бидний хөлөгдчихээд одоо цаанаа очихоор одоо улсын төслөөс мөнгө гаргаад нэмээд барих юм дундын вариант юм. Хөшгийн хондын ямар бодол байхыг монголчууд мэднэ. Их хурл шийднэ. Энийг дахиж оруулж